Эрчэст Монгол нэртэй дарга компани байгуулагдсныг Улсын хурлын гишүүд эсэргүүцэж байна. Төрийн өмчит компаниудын дэргэд 14 хороо зөвлөл байгуулж 30 тэрбумын төсвөөр санхүүжүүлжээ. Инфляц цаашид тогтворжих магадлалтай гэж Монгол банк мэдээллээ. Хайлаастын иргэдэж орчноо хотын төвөгнтэй ижил тогтчлолтой байлгахыг хүсэж байна. Даваагаргийн оройн төргийн үзэгчдээ нийслэл Улаанбаатар хотод 7 цаг 10 минут болсон байна. Мэдээгээ эхлүүлье. Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 9.1%-тай гарсан. Зорилттой түвшнээс 3.11%-аар өссөн инфляцийн түвшин энэ ондоо буурахгүй гэх тооцооллыг Монгол банкнаас танилцууллаа. Хэдийгээр инфляцийг хөөрөгдүүлэхгүй байхын тулд өнгөрсөн сард мөнгөний бодлогын хүүг 2.1%-аар чангаруулсан ч цаашид хэрхэх вэ гэдэг нь худалдааны дайнаас болоод таамаглах аргагүй хүрчээ. Энэхүү Америк нэгдсэн улсын эхлүүлсэн тарифын дайны эргэж бүтсэн шийдвэр хариу арга хэмжээ авахад төвөгтэй байдлыг үүсгээд байна. Америк нэгдсэн улсаас хятадын импортын бараанд ногдуулах галийн татвар 145%-аар, эсвэргээр хятад улсаас Америк нэгдсэн улсад тавьж байгаа хэмжээ 125% болоод байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсаас хятад улсад экспортлогдож байгаа бараа $100 байсан бол $225 болсон гэсэн үг. Гэхдээ энэ үнийн өсөлт манай улсын инфляцид нөлөөлөхгүй гэлээ. Инфляцийг тооцоолохдоо 400 гаруй хүнс бараа бүтээгдэхүүний хэмждэгч 20 гол нөлөө үзүүлдэг. Инфляцид 40-50% нөлөө үзүүлдэг 20 барааны 8-аас 11 нь дотоодын хүнсний бүтээгдэхүүн. Үүнд мах, гурил, сүв багтдаг байна. Зүгээр гурил, мах гэдэг энэ хоёр бараа бүтээгдэхүүнийхээ үнийн савлгааг л бид нэр зүгээр зохицуулаад доктортой байлгачаад нийт инфляцийн хамгийн багадаа 30-аас 40% нь бол шийдэгдэх хэрэг. Тэгэхээр зэрэг энэ үр дүнд хүрэх юм бол нөгөө инфляц чинь 9% биш одоо 30% гэх юм бол 6% бол автоматар жишээлбэл ингэж бууж ирэх болцоо байгаа. Тэгэхээр зэрэг энэ гурилын үн, махны үн гэдэг бол үнэндээ бас яг эдийн засаг хэр их идэвхжиж гин үү, бодлогын хүү ямар байна уу гэдгээс төдийлөн нэг тийм хүчтэй хамааралтай биш. Хэдийн хэмжээний бид нар ургац тариалсан, ямар цагаагаар нөхцөлд байсан. Өнгөрсөн 7 хоногт валютын нөөц $500 сая нэмэгдэж 5 тэрбум Америк долларт хүрсэн талаар сангийн санд мэдгдсэн. Чамлахааргүй нөөц байгаа ч төгрөгийн ханш сүүлийн 3 жил байгаагүйгээр унсан нь анхаарал татаж байсан юм а. Үүнийг Монгол банкны зүгээс хоёр талаар тайлбарлалаа. Нэг талдаа 8 шарга валютынхан зохиомлоор долларын ханшийг өсгсөн, харин нөгөө талд Америк нэгдсэн улс болон Хятадын худалдааны дайны нөлөөлөл долларын ханш чангарахад хүргэсэн гэлээ. Улсын нөхцөлөд дагаад хөрөнгө оруулагчдын зүгээс бол хүлээлтэнд нэлээд том өөрчлөлт гарч байна. Тэгэхээр Монгол улсын хувьд ч гэсэн ялгаагүй энэ дагаад төгрөгийн ханшийн дарамт үзүүлж байна. За нөгөө талаас манай энэ өмнө төршийн хэсэг бас энэ олон улсын худалдааны нөхцлөөс шалтгаалаад сайнгүй байна. За энэ манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт үнэн дээр нэлээд том дарамт үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ нь бол манай Монгол улсад орж ирэх валютын урсгал дээр хамгийн том сөрөг нөлөө үзүүлсэн байгаа. Эцсийн дундаа худалдааны дайны нөлөө манайд сайнаар эргэхгүй тодорхой болоод байна. За Вьетнам, Солонгос, Камбож зэрэг Азийн улс орнуудад 30-40% татвар ногдуулахаар яригдж байна. За энэ нь нийлүүлэлтийн сүлжээнд холбогдсон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцож байгаа улс орнуудад илүү үр дагавартай гэсэн үг байна. Энэ байдал цааш үргэлжилбэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг үр дагавар гарна. Эцэст нь манай улсын худалдааны нөхцөл байдал муудахаар байгааг хэлж байсан юм а. За судлаачдын зүгээс тарифын дайн нэг жилд үргэлжилж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлж байгаа юм а. Энэ тарифын дайны нөлөө нүүрсээр дамжиж манай улс руу орж ирж магадгүй гэж олон улсын судлаачид хэлж байна. 2 сарын өмнө урд хил дээр манай улсаас экспортоор гарсан 5 сая тонн нүүрс борлуулагдаагүй байгаа мэдээлэл гарсан. За энэ нь өвлийн амралт ихэлсэн зэргээс шалтгаалж татан авалт төр хугацаанд саарсан гэж тайлбарлагдан санаа амарсан ч нөхцөл байдал арай өөрөөр эргээд байгаа юм а. Нүүрсний үн $75 болтлоо унаж хятадын хил болон далайн бомбуудад нүүрсний илүүдэл аль хэдийн үүсчихсэн гэлээ. Тэ одоо ер нь нөгөө эрэлт хэрэгцээ байгаа бол үнэн унаадаа үндсэн шалтгаан бол хилийн бомб болон далайн бомбууд дээр илүүдэл нүүрснүүд их байгаа. Энэ одоо жишээ нь Монголоос экспортж байгаа хоёр том бомбууд дээр хоёулаа нийлэхээр бараг 7 сая тонн орчим нүүрсний агуулгатай үлдэгдэл байгаад илүүдэл байгаад байгаа. Үлдэгдэл байна. Тэгээ энэ байгаад байгаа учраас татаа авалт бол харьцангуй багасаад байгаа.
Терапинаас манай улсын хожиж болох нэг гарц нь коксчих нүүрс гэж судлаачид харж ирсэн. Тухайлбал Хятад улс Америкийн нэгдсэн улсаас тодорхой хэмжээний коксчих нүүрс худалдаж авдаг. Өндөр терапийн нөлөөгөөр энэ худалдан авалт саарах нь тодорхой болсон тул манайд боломж нэмэгдэж магадгүй байлаа. За гэхдээ энэ боломж улмал хумигдэж байна. Учир нь Хятадын хамгийн том ган үйлдвэрлэгч компани гаднаас нүүрс худалдаж авахгүй дотоодоос анхаар саяхан мэдээлэл гаргажээ. Бямгарагт Хятад дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Bow Steel-ийнхэн бол бас мэдээлэл гаргасан байлээ. 2025 онд энэ 4-р сарын 1-ээс эхлээд гадаадаас ямар нэгэн коксч нүүрс худалдаа авахгүй гэж ингэж ийм том олбор үйлдвэрлэгч хэрэглэгч тэгж яана гэдэг бол бас зах зээлийн талаар нэлээд ийм таагүй зүйл байдлууд ялангуяа 2-3 дугаар үйлдвэрлэлд бол хандж байгаа. Хятад улсын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа гэлээ. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын эсрэг хүчтэй цохилтыгч давхар өгсөн. Харилцан 100 гарсан хувийн татвар ногдуулсан хоёр улс аль аль нь тодорхой хэмжээний хохирол амсаар байгаа. Америкийн нэгдсэн улсад тавьсан 125% татварын үр дүнд нэг иргэн жилийн 8300 Америк долларын нэмэлт зарлаг гаргах тооцооллыг гаргасан байна. Энэ дайны нөлөө жижиг эдийн засгт манай улсыг өнгөрөх бус дайраад гарах нэ. Өнгөрсөн онд нэр бүхий хувийн нэмлэг өвчтнүүдийнхээ датаг гадныханд алдсан мэдээлэл нийгмийг цочирдуулсан өндөр төлбөртэй гэгдэх хувийн нэмлэгээр үйлчлүүлдэг 200 мянга гаруй хүний өвчний түүх, регистрийн дугаар, цахим хаяг гээд байж болох бүх мэдээлэл өөр гадны хүний гарт орсныг хүртэл тухайн нэмлэгээс хүлээн зөвшөөрсөн. Ганцхан нэмлэгийн жишээ манай улсад хувь хүний мэдээллийг ямар түвшинд хамгаалахыг харуулсан. За энэ нэмэт хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын тусгай илтгэгч судалгаа хийжээ. Хэд хэдэн хүмүүс эмнэлгийн мэдээлэл алдагдсан талаар ярьж байсан. Энэ зөрчлийг ямар төвшөнд хувийн мэдээлэл алдагдсан бэ гэдэг тал дээр дүгнэлт гарч байгаа юм лээ. Аливаа хүний хувийн мэдээллийг агуулж байгаа өгөгдлийн сангуудыг маш нарийн хамгаалтанд байлгах ёстой. За энэ мэдээлэл хандах ёстой эрх бүхий хүмүүсийн зохицуулалтаж маш нарийн байх учиртай. Эрүүл мэндийн мэдээллийн нөгөөдлийн сангуудын бүртгэгдэж байгаа нь ангаа ухааны талбарт маш чухал хувь нэмэртэй. За дээр нь өвчлөлийн талаарх мэдээлэл судалгаа хийхэд чухал нэмэртэй. Тухайн өвчтөнд илүү үр дүнтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд ч хүртэл чухал үүрэгтэй байдаг. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль 2021 онд батлагдсан. За хамгаалах хуультай болсон нэг алхам урагшилсан ч ахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж дүгнжээ. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдаж, тухайн оны 5 сараас хэрэгжиж эхэлснээр хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн тогтолцоонд нийт шаардлагатай байсан шинжилэл хийгдсэн. За үүнийг бидэнтэй уулзсан хүмүүс болоод иргэний нийгмийнхэн сайшааж байсан. За энэ хууль нь чухал ахиц дэвшил болсон ч за түүнийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай айлч 7 хоногийн турш ажиглалт хийжээ. Урьдчилсан дүгнэлтэд ийхүү танилцууллаа. Хамгийн түрүүнд иргэдийн хувийн мэдээлэл гэж юу болохыг таниулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнжээ. 7 хоногийн турш хийсэн судалгааны эцсийн нэгдсэн дүгнэлтийг эх хонд нэгдсэн үндэсний байгууллагад тайлбарлах юм байна. Үзэгчдээ Тэнгэрлийн эзэн 7 орон мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За улсын хурлын чуулганы танхимын хойморт ерөнхий сайд суудаг. Энэ нь парламент засаглалдаг манай улсад зохимжгүй гэж улсын хурлд харчилсан намын бүлэг үзэж байгаа юм а. Мөн ерөнхий сайд улсын хурлын гишүүдэд мэдээлэл хийхдээ өөрийн бэлдсэн ярихыг хүссэн зүйлээ ярьдаг. Гэтэл эсвэргээрээ улсын хурлын гишүүд асуухыг хүсснээ асууж ерөнхий сайд хариулдаг байх нь зүйтэй гэлээ. Нэг ёсондоо ерөнхий сайдын мэдээллийн цагийг халж улсын хурлын гишүүдийн асуулгын цагийг бий болгох ёстой гэж тэд үзэж байгаа юм а. Нэмэт улсын хурлын үйл ажиллагаа болоод чуулганд оролцох тэгтэй холбоотойгоор тодорхой хуулиудад өөрчлөлт оруулахаар арчилсан намын бүлгийнхэн бэлдэж байгаа гинэ.
Улсын хурлын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ. За үндсэн хуулийн гол үзэл санааг шингээсэн эрх мэдлийн энэ хуваарлалт өнөөдөр хэрэгжиж чадахгүй байна гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлэг үзжээ. За энд улсын хурлын тухай хууль болон улсын хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина гэлээ. Парламентын чуулган буюу улсын хурлын галтгой яг амин энэ газар улсын хурлын хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу ерөнхий сайдгаараа суучт юм байна. Парламентын ардчил бүхий үндсөөлт улс орнуудын парламентд харахад парламентын танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга байна. Улсын их хурлын гишүүд ерөнхий сайд засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаа тэрийг мэдэж асуудаг. Тэр асуултын хүрээнд ерөнхий сайд ирж тайлбар мэдээлэл өгдөг, хариуцсан сайдад агуулж орж ирдэг. Энэ зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж бүрэн чадахгүй, эсвэргээрээ улсын хурал бол засгийн газрын хуулийн хэлц боллоо гэдэг бодит шүүмжил яваад байгаа юм байна. Мөн чуулганы хуралдаан дээр үг хэлж мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагчид худал ярьсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх заалтыг хуулийн төсөлдөө тусгана гэлээ. За ингэхдээ эрүүгийн хууль өөрчлөлт оруулж худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийнэ гэсэн юм а. За үгүй бол улсын хурал дээр илт худал мэдээлэл ярьдаг байдал газар авсныг хэллээ. Иргэдийнхээ худал мэдээллийг шийдэгдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй гэлээ. Засгийн газрын дэргэд уулуурхаан компаниудын Эрдэнэс Монгол нэгдэл гэж бий. Харин цаашид уулуурхаан бус компаниудын нэгдэл болох Эрчист Монголыг байгуулна гэж засгийн газар мэдэгдэж байсан. Үүнийг зарим улсын хурлын гишүүд эсэргүүцэж Эрдэнэс Монгол шиг дахиад нэг дарга компани байгуулах гэж байна гэж шүүмжилж байсан. Гэсэн ч засгийн газар тогтоол гаргаж Эрчист Монгол нэгдлийг хэдийнэ байгуулж гүйцэтгэх захирлаар нь улсын хурлын гишүүн асан амар төвшинг томилсон байна. Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хуулийн төслийг намрын чуулган хаахын өмнөхөн өргөн мэдүүлсэн. За хуулийн төслийг байнгын ороодоор хэлэлцэх үеэр Эрчист Монгол нэгдэл гэж байгуулах шаардлагагүй гэж зарим гишүүд хэлж байв. За хуулийн төсөлж таг түүхий орж ирснийг цөөнгөө гишүүд шүүмжилж байсан. Зарим засгийн газрын зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжижихвэл явцын донд сайжруулалт хийж болно гэж тайлбарлаж байсан юм. Төрийн эмчид үйлдвэрийн газрууд болон төөхүүд маш олон жил алдагдaltaй ажилласан. Тэр энэ дээр бол яаж ч байсан засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, ашигт ажиллагааг нэмэх энэ одоо асуудал буюу зорилго бид битгий хэл гадаа иргэдэд хүртэл ойлгомжтой байгаа шүү дээ. Миний асууж байгаа асуулт бол яаж хэрхэн шийдэх вэ гэдэг чинь энэ хуулиар тодорхой орж ирээгүй асуудалтай байна. Энийг би биш энэ хууль зүйн дүгнэлтчин батлаад байна. Бүр олон асуудлаар баталсан байна. Манай энэ ажлын хэсэг бол яг энэ EBRD, TBI гэдэг олон улсын зөвлөхүүд хуулийн багийнхаа хамтарч боловсруулсан. Тэгэхээр энэ зөвлөгөөг бол би өглөө сонссон. Тэгээ их хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад бас энэ хамгийн газрын саналуудыг тусгаад ингээд таврын чуулга хүртэл ажиллах болцоо байгаа хаа гэж бодож байна. Ийхүү сайжруулалт хийнэ гэж байсан хуулийн төсөл нь хизээ улсын хурлаар хэлэлцэгдэх нь тодорхойгүй байна. За хуулийн төслийг өргөн байрж улсын хурал хэлэлцэхийг нь дэмжснээс хойш 3 сарын хугацаа өнгөрлөө. За гэтэл энэ хугацаанд засгийн газар Эрчист Монгол нэгдлийг байгуулахаас өөр ажил үндсэндээ хийсэнгүй. За 44 компани харьяалагдж байгаа энэ нэгдлийн харьяанд дулааны 2, 3, 4-р захилгаан станцаас эхлээд голдуу эрчим хүчний компаниуд багтаж байгаа юм байна. За яагаад энэ нэгдлийг байгуулах шаардлагагүй вэ гэдгийг улсын хуралд эрчим хүчний салбарын төлөөлөл болж сонгогдсон инх цэцэг гишүүн тайлбарлаж өглөө. Яавал энэ компаниудыг одоо бие даасан байдлыг сайжруулах уу? Цаашид өрсөлдөөнд одоо бэлтгэх вэ? Яавал энэ одоо төрийн монополийг багасгах вэ гэдэг тал руу бодлого хэрэгжүүлэхийн оронд дахиад нэг ийм төрийн өмчтэй компанийг байгуулна гэдэг чинь бол би бол үнэхээр бол энийг бол маш буруу алхмаа л гэж ингэж үзэж байгаа. Эрдэнэс Монгол компани зүгээр нэг ингэ төвлөрүүлчихсэн. Тэгээл нэг юм үйлчлэгээ үзүүлж байгаа нь тодорхой бас одоо хураамж аваа сууж байсан биз дээ. Тэгэхээр яг энтэй адилхан ийм компани байгуулчих гээд байгаа юм биш үү? Энийг та нар эргэж хараач гэсэн асуудал тавьсан. Засгийн газрын тайлбарлалаар Эрчист Монгол нэгдэл нь уулуурхаан бус компаниудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм байна. За ингэснээр төрийн өмчит компаниудын захиргааны зардлыг 50%-аар бууруулах боломжтой гэж засгийн газар үзэж байгаа юм а. За гэтэл ингэж төрийн өмчит компаниудыг босоо удирдлагаар чиглүүлэх нь буруу гэж инх цэцэг гишүүн тайлбарласан юм. За энэ эрчим хүчний реформоос ухарсан хэрэг болж байгааг ч хэлж байсан юм а.
Засгийн газар яамд агентлагуудынхаа ажилчдаас дутхааргүй олон хүнийг хороо зөвлөл комисс байгуулан ажиллуулж байна. За ингэхдээ хуульд тухайлан чигүүргийг нь заагаагүй 10 хороо 4 зөвлөлийг байгуулжээ. Энэ 14 зөвлөл хороо нь 90 хүний оронтойтой 30 тэрбум төгрөгийн төсөвтэй юм байна. Засгийн газрын яамд агентлагуудтай чигүүргийн давхардалтай эрх хэмжээнд үл мэдэгдэх эдгээр бүтцүүд нь төрийн албаны шалгалт өгөөгүй улс төрийн томилгооны хүмүүсээр дүүрсэн гэж зарим улсын хурлын гишүүд шүүмжилж байна. За энэ байдлаа зогсоохийг засгийн газраас шаардлаа. Засгийн газрын ажлыг нуглах бүхэл бүтэн 18 яам 23 сайд бий. За гэтэл яамд агентлагуудын ажлыг нь булаацалдаж байна гэхүү, ачааллыг нь хуваалцаж байна гэхүү, үндэсний хороо зөвлөл комиссууд ээлж дараалан байгуулагдсаар байна. За хамгийн сүүлд гэхэд хамтарсан засгийн газар эрчим хүчний асуудал хариуцсан бодлогын яам байсаар байтал эрчим хүчний үндэсний хороо гэж байгуулан дорж ханд сайдаар ахлуулсан. За энэ мэд чигүүргийн давхардал үүсгэснээр төр данхаагаад зогсохгүй, эзэн биегүй хоорондоо хариуцлагаж гисэн байдал бий болох эрсдэлтэй гэж зарим гишүүд эсэргүүцэж байна. Жишээ нь одоо АСЕАР 2050 үндэсний бодлогын зөвлөл гэж явж байгаа. АСЕАР 2050-ын хэрэгжилтийн үйл ажиллагааг чинь бүгдийн эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөж юуг нь одоо эхний энэ 4 жилдээ их үү, юуг нь дунд хугацаанд их үү, юуг нь одоо урт хугацаанд их үү гэж төлөвлөж байгаа шүү. Гэх жишээний л багхгүй. Тэгэхээр ерөөсөө би зүгээр нэг энэ дээр тийм одоо юу гэдэг хин нэг одоо этгээдийг одоо муугийн үсгээд байгаа юм шиг. Дараа нь хин хариуцлах хүлээх юм, үр дүн гарахгүй бол яах юм? Төсвөө мөнгө ингээд үр дүнгөө өргөдөөд явж байж болох юм уу гэдэг зүйлийг л асууж байгаа. Засгийн газар ингэж чигүүргийн давхардал үүсгээд зогсохгүй, сүүлдээ бүр шинэ албан тушаал зохиодог болоод байгаа. За тэр нь бүтээмжийн менежер, хяналтын менежер. Төрийн хэмнэлтийн үйлээр хоригдсан орлого захирлын цалин хангамж статустай энэ албан тушаалд ардчилсан нам хүн намаас 40 гаруй хүнийг томилжээ. Цаашид жахаад хүмүүс нэмж томилохоор байгааг хэлж ирсэн юм а. За томилогдсон албан тушаалнуудын дийлэнх нь улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүс байгааг хэллээ. Баттулгын дандаа ойрын хүрээллийн. Бүүнийг одоо намын дарга багт нь хэрэглэхийн дарга байсан, дөрмийн хэлцийн дарга байсан, өөрийнх нь туслах байсан. Ийм хүмүүс засгийн газар хэрэглэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс 5 толгой, Хөгжлийн банк гэсэн нөгөө өөрийнх нь одоо өмнө нь янз бүрийн асуудлууд гарч ирсэн тэр газруудад дандаа мань хүний хүмүүс томилогдсон байна. Энэ засгийн газарт хамгийн одоо эрх мэдэл өнгө мөнгө үнэрсэн газруудад шургалж байна. За энэхүү төрд хугацаагүйгээр аль паших албаагчдын оронтоо нэмэгдэж, урсгал зардалж энэ чинээгээр тэлсээр байна. За хамтарсан засгийн газрыг халахвчийн цаана Алтмаагийн Баттулгын хүмүүсийг томилж байгаад Монгол Ардын намаас сонгогдсон улсын хурлын гишүүд дургүйцлээ илэрхийллээ. Мэдээ өргөжлөж байна. За манай улсын хүүхэд эмэгтэйчүүдийн дунд шимтгийлийн дутагдал, илүү дэлжин, таргалалт зэрэг хоол тэжээлтэй холбоотой асуудал түгээмэл байгаа юм. Иймд олон нийтэд эрүүл хүнсний талаарх мэдээллийг түгээх зорилготой эрүүл хүнс, эрүүл хүн нөлөөллийн аяны нээлт өнөөдөр боллоо. Өнгөрсөн 2023 онд 16 мянган хүнийг хамруулсан хүн амын хоол тэжээлийн 6 дугаар судалгаа хийгдсэн байдаг. Уг судалгааны дүн өмнөдгөө ижил буюу шинэ бодисын дутагдлаас олж тураалд орох, илчилгээний илүүдлээс үүдэлтэй таргалтын асуудал хүн амын дийлэнхэд зөнхөлж байна гэдгийг судлаачид хэлж байлаа. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүдийн 48.4%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.1% нь дэ амин дэмийн дутагдалд орсон гэдэг дүн гарчээ. Тухайлбал айл өөхөд тураалтай байхад ээж нь биеинжингээ илүүдэлтэй, аав нь илүүдэлтэй байх ч юм. Энэ асуудлууд манай Монгол улсын хэмжээнд гурлаа энэ уран давхар дарамтын дор буюу шинэ бодисын өсгөлөнд амьдарсаар байна гэдэг нь бол харагдсан байгаа. Нийт хүн амын маань хооллолтын байдал ерөнхийдөө их буруу, хэв маягтай, шинэ бодисын дутагдлалтай, уран давхар дарамтын дор ингэж хангамжийн байдал, хүнсний аюулгүй байдлын хангамжийн байдал мөн одоо зохих төвшөнд байхгүй байна гэдэг нь бол энэ 6 дугаар судалгааны дүнгээр харагдсан. Нөлөөллийн аяны нээлтэнд хувийн хөвшил аж ахуйн нэгжүүд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулгаас гадна хэрэглэгчдэд эрүүл хүнс, хүнсний бүтээгдэхүүний хог аяллаа талаарх мэдээллийг өгч байлаа. За
За өнөөдөр болохоор ивенттэй бид хэдийн хүнсний хаягдлал зориулж хийсэн ийм био утаа авчирч танилцуулж байгаа. Тэгээ энэ маань болохоор байгальд 2 жилийн хугацаанд задрах боломжтой. Тэгээд дотооддоо үйлдвэрлэж байгаа. Дотооддоо үйлдвэрлэдэг Монгол компанитайгаа ингээд хамтраад энэ уутан дээр ажиллаж байгаа. Тэгээд өөрөө бид хэд нөгөө нэг аюул олон ийм үйлчлэгээний салбартай ажиллангуут нөгөө нэг бол хогны уутан жижигтэй томдоо дээрс нас даац айгу муутаагаад идэг. Тэгээд тэрнээрээ үндэслээд тэгээ энэ уутны өөрөө хүнсний хаягдлынхаа онцлог буюу одоо байгаль задрах тэр шин чанарын дээр нь үндэслээд бид хэд энэ уутыг хийсэн байгаа юм. Одоо яг иргэдэд юу хэрэгтэй нү гэхээр яг ямар үйлдэл хийх юм, ямар асуудал байна гэдэг дээр нь асуудал шийдлийг нь тодорхой хийлж өгөх юм одоо нөлөөллийн ажлууд айгу чухал байгаа учраас бид нар өнгөрсөн жилээс юм нөлөөллийн ажлууд нэлээд хийсэн байгаа. Тэгээ одоо яг юу хийхин заагаад өгчвөл манай монголчууд ч уг нь хийчдэг хүмүүс. Манай отго бууз компани Cat Fruit брэнд нь болохоор жимсэн бүтээгдэхүүнийг стандартын дагуу ариутгаад хүний гар оролцоогоор хайрсалж байгальд ээлтэй савн савлаж хэрэглэгчид гар дээр нь очиход хялбар шууд хэрэглэгчдэд бэлэн бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Хувийн хвшлүүд буюу ялангуяа энэ хүнсний үйлчлэгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань энэ стандартыг баримталж аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг туйлын чухал зорилготой байдаг. Энэ дээр одоо ямар стандарт хэрэгжилтүүд байдаг, төрийн зүгээс болон стандартыг хангадаг байгууллагуудаас ямар шаардлага тавигддаг гэдэг энийг халуун тутамдаа бас дагаж мөрдөж хэвшүүлж явахыг хичээдэг байгаа. 5 жил тутам хийгддэг хүн амын хоол тэжээлийн судалгаанд ахиц харагдахгүй байна. Иймд ирэх 5 жилийн хугацаанд эрүүл хүнсний нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр энэхүү нээлттэй хийж байгаа нь энэ юм а. Тэнгэрлэгээс сонгоо үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээ үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Наран Трейд компани нь цэцэрлэг баригдаж байгаад хаягдсан талбайг ирээдүйд хувьчилж авчээ. Харин 2022 онд энэ талбайд 16 давхар барилга барихаар болж иргэд үүнийг нь эсэргүүцэж жагсаал хүртэл хийж байсан. Энэ хорооны оршин суугчид Наран Трейд компанийг шүүхэд өгөөд байгааж барилгын ажил үргэлжилсээр байна. Бидний харж байгаачлан Наран Трейд хариуцлагатай хувьцаат компани барьж буй барилга баригдах юм бол 21-р байрны цонхоор нар тусахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ойр орчмын замын ачаал эрс нэмэгдэнэ. Мөн 6 дугаар хороонд ганцхан 21-р сургуультай. Гэтэл тухайн сургууль хэдийн ачааллаа дийлхэ болж сургуулийн зориултын бус барилгад хүүхдүүдэд суулгах хэмжээнд хүрээд байгаа юм. Хувийн сургууль бол байгаад байгаа. 13 дугаар оролд бол хэд хэдэн хувийн сургууль байгаад байгаа байхгүй. Тэгэхээр улсын чанартай сургууль цэцэрлэг шаардлагатай байгаа. За би юу гэж хэлсэн гэхээр дүүргийн засаг даргын хувьд бол тэр хавийн иргэдтэйгээ сайн уулзаа. Энд өсөл чи яаж хэрэгдэх юм? Иргэдэд ямар өгөөжтэй ингээд. Оршин суугчдын хүсэж байгаа зүйл нь бол цэцэрлэг сургууль. Наран Трейд бол энэ хүсэж байгаа зүйл нь 16 давхар барилга. Тэгээд сургуулийн барилгыг бол төлөвлөсөн байлаа. Цэцэрлэгийн дөнгөж нэг 70 хүүхэдтэй нэг жижиг анги юм уу. Ингээд энэ оршин суугчд бол эсэргүүцэж байгаа. Энэ дээр чинь хөдөлгөөн маш их байдаг. 22 онд ингэж эхэлсэн асуудал одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Сургууль цэцэрлэгийн зориултаар авсан газраа 30 жил ашиглаагүй байж байгаад 2018 оноос ашиглалтын зөвшөөрлөө өөрчилжээ. Наран Трейд хариуцлагатай хувьцаат компани сургуулийн багш ажилчдын байр барих нэрийдлэр 3 дахь орон сууцаа барьж байгаа гэлээ. 2000 он гэдэг чинь 25 жил болж шүү дээ. Тэгэхээр чинь энд хашаар ийм байгаагүй тэр яа тийш ингээд айхан харуулахын талбайтай байсан шүү дээ. Тэгээ одоо энэ баячууч газрын аваад болчих. Хүүхдүүд одоо салхисах газар байхгүй, сургууль байхгүй. Тэгээ нэг үнэтэй сургууль хийчихсэн. Бид нар энэнд чи хүүхдүүдэд сургаж чадахгүй шүү дээ. Энэ мөн сургууль ойрхон байдаг. Энэ ерөөсөө баллах юм байна шүү дээ. Энэгээр одоо хүүхэд явахад гомон хэлсэн. Энэ 22-ийн бэ гişүр газрын аваад ингээд яачлаа л да. Нар хаана л та энэ чи хаагаад юм уу талбай молбайш одоо юу ч үгүй тэгэл
4 улирал бараг л хөлдөөшгөө байна шүү дээ. Манай улирлыг мэдэхгүй ш. 21-22-ын Б байрны донд энд баригдаж байгаа энэ Наран Трейд гэдэг компани барилгын асуудлаар бид нар одоо сүүлийн 3 жил шүүгдэж байгаа тийм одоо 13 дугаар хорооллын иргэд байна. За бид нар эхлээд бол яг газрын гэрчлэгийг цуцалж өгөөч гэж одоо шүүхт хандсан. Гэхдээ шүүх бол за энэ бол боломжгүй гэсэн. Яг бид нар бол тэр шийдвэрийг хүндэтгэж байгаа. Одоо бид нар архитектур төлөвлөлтийн даалгавар буюу одоо А даалгавар гэж ярьдаг. Барилга барих зөвшөөрлийг цуцалж өгөөч гэд ингээд шүүхэд хандсан байгаа. Иргэдийн зүгээс шүүх хурал явагдах хугацаанд барилгын ажлыг зарцаах хүсэлтэй байгаа ч одоо хүртэл барилгын ажил үргэлжилсээр байгаа юм. Шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан ч барилга баригдаж дууссан байвал эргэж нураана гэдэг худлаа юм. Энэ мэт жишээ манай улсад олон байдаг. Саяхан хотын дарга энэ асуудлыг сөхөж Наран Трэдтэй зөвшөөрлөлд хүрч чадаагүй учраас тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл бичиг цаасны ажлыг зогсооно гэж мэдгдсэн юм а. Гэр хороололд хүмүүс амьдрах орчны стандарт шаардлага хангахгүй орчинд амьдарсаар байна. Адилхан хотын татвар төлөгчид амьдрдагч тэднийг хотын жишг болон тогтчлолтоос хол хайсан хэвээр байна. 2024 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн ам 1,640,781 бөгөөд үүнээс 715,121 хүн гэр хороололд амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын ойролцоогоор 43.6%-ийг эзэлж байна. Гэр хороололд амьдарч байгаа өрхийн тоо 204,670 бөгөөд нийт өрхийн 44%-тай тэнцэж байна. Хотын захиргаа гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах тогтчлтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч гэсэн нийслэлийн дийлэнх иргэд амьдрах орчиндоо сэтгэл ханамжгүй байна. Тэгээ би хэлээд байгаа энэ буудыг чи би тогтчлээ. Та нар энэ ерөөсөө энэ дандаа хөлхний дутуу юм хийдэг та нар. Энэ хийсэн гүйцэтгэл байхгүй. Дандаа гүйцэтгэл дандаа дутуу. Энийг шалгадаг өнөөдөр тийм шалгадаг үстэй. Ажлаа дуусчаад одоо нөгөө шалгадаг хүмүүс нэр шалгаад энийг чинь ийм ажлыг хүлээж авдаг юм уу? Ийм дутуу хийсэн юм. Хүлээж авдаг шалгадгүй л учраас энд байгаа шүү дээ. Дутуу байгаа байхгүй. Энэ нөгөө пилтануудыг солиод, боржорнуудыг солиодох юм чи тэр айгүй төвхтэй байдаг шүү дээ. Байсыг шороотоос босоод тэгэл өөр бусдаар бол нэг хийсэн ажил байгаа мөгүй сайн мэдэхгүй л байна. Манай гэр хороололт бол ер нь төгчлөлтийн ажил айгүй муу шүү дээ. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явгууны зам, гарц орц ер нь бол айгүй муу шүү дээ. Хотын төв хэсэгт нэг хүнд ноогдох догоон байгууламжийн хэмжээ 3-аас 5 м2 орчим байхад гэр хороололт энэ үзүүлэлт тэг 1.5 м2-аас ч бага байна гэж нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байсан. Гэтэл нийслэлийн татвар төлөгчдийн дийлэнх нь гэр хороололт байсаар байтал тогтчлтын төлөвлөгөөч байхгүй, олигтой төсөвч тавигдахгүй хэвээр байна. Хичнээн жилч орон сууцны хорооллуудаа тордов. Гэтэл гэр хороололт бичил цэцэрлэг нэртэй сагсны талбай, сандал гээд бүр төр үзэгдэл тогтчлтыг сонгуулийн өмнө хийдэг байна. Танай одоо хорооны хувьд 25 онд ямар одоо тогтчлтын ажлууд ямар ажлууд төлөвлөгдөж байна гэд урьдчилан төлөвлөөд явуулж. Тэгээд энэ төлөвлөсөн ажлуудаа бид нар одоо хорооныхоо одоо нөхцөлөө шилтгаалаад ирэмблэн. Энэ явуулсан ажлуудаас хамгийн түрүүнд ямар ажил танай дээр одоо тулгамдж байна гэдэг үднээс энэ одоо 25 онд манай хорооны одоо явган хүний зам мөн одоо тоглоомын талбай зэрэг ажлуудыг одоо хийхээр төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. Өнөөдөр Нямбатар засаг дарга нийслэлийн бүх хорооны засаг дарга нарт 50 сая төгрөг хуваарлжээ. Шаардлагатай байгаа ажлаа хий гэж өгсөн гэж мэдээллээ. Хорооныхоо иргэдийн саналаар зарцуулах боломжтой ч өнөөдөр яг шаардлагатай байгаа зүйлд энэ мөнгө хаанаач хүрэхгүй нь ойлгомжтой. Сошиалд Жокер нэртэй иргэн цолмон хүн өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатарыг огцруулах жагсаал хийх болсон талаараа хэвлэлийн баг хурал хийлээ. Тэрээр Нямбатарыг огцруулах 1000 Жокерийн жагсаал зохион байгуулахаар болсон гэж байна. Жишээлбэл одоо энэ Сүхбаатарын талбай дээр Будатаа уураг тэрбум 500 сая ирлээ. Гэтэл энд бидний төлсөн татварын мөнгө хийж байгаа. Энэ үнийг жишээлбэл хувийн аж ахуй нэгж байгууллагуудаар өөрсдөөс нь ивент төлөө тэднээс сурталчлах хэлбэрээр үүнийг зохион байгуулж болох л байсан. Гэтэл энэ Нямбатар гэж хүн ямарч аливаа төсөл хөтөлбөр дэд бүтэц энэ хотыг удирдах
энэ талын ёс суртахуун ухаан мэдлэг дэд өөрт нь одоо боловсон хүчин алга. Мэдээ үргэлжилж байна. За аниме, манга, кино, дуу хөгжим зэрэгээрээ Японы pop соёл хүүхэд залуучуудын дунд маш өргөн дэлгэрсэн. Түүний нэг илэрлэл нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Японы pop соёлын фестивал юм а. За өчигдөр энэ жилийн хаврын фестивал зохион байгуулагдлаа. Японы элчин сайдын яам болон Монгол-Японы pop соёлын холбоо хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд 100 залуус маш идэвхтэй оролцлоо. Фестивалийн хөтөлбөрт косплей болон дууны тэмцээнүүд багтаж байсан ба тэмцээнд оролцоогүй хэдий ч өөрсдийн сонирхлоороо бүтээсэн хувцас өмсөж ирсэн хүүхэд залуус олон байлаа. Стогойна. Тэмцээнд нь оролцож байгаа косплей тэмцээн. Зөвхөн матчин косплей. Ямар дүр бүтээж ирсэн бэ та гурав өнөөдөр? Айлын стейж. Энэ дүрээ бүтээхдээ хэр хугацаа зарцуулсан бэ? 3-4 сар. Энэ дүрийг бүтээхэд бол 1 жил гаруй болсон баха. Тийм бид хоёр эхлээд төлөвлөгөө хийгээд тэгээд төлөвлөчөөд жоохон ингээд цаг алдаад тэгээд яг ингээд 100 болохоор ингээд наран туулаас ингээд бид нар одоо даав маавгаа авч агаад тэгээд яг оёод гээд ер нь бол цаг жоохон орсон. Тэгвэл энэ дүрийг бүтээхэд маш их хугацаа зарцуулсан юм байна шүү дээ. Тэгэхээр эндээс сурсан зүйл нь юу байсан бэ? Сурсан зүйл гэх юм бол яг хамтын ажиллагаа, ер нь бол хамтын ажиллагаа бид хоёр ингээд дүрээ хоорондоо хуваарлаад за чи энийг хий, би энийг хий. Одоо хоёулаа ингэж явах юм байна гэд бусад хүмүүстэй ч гэсэн асуулт зөвлөгөө аваад ер нь ингээд багийн ажиллагаа их орсон болохоор тэр нь их авааштай зүйл болсон. Япон соёлын юу нь хамгийн их таалагддаг вэ? Япон соёл нь одоо маш баялаг Япон соёл бол ер нь маш баялаг тэгээд ер нь бүх хэмийг маш хүндэлдэг надад таалагддаг. Баг зүгээр цай уусан ч хүндэлнэ, газар гисгсэн ч хүндэлтэй гişгдэг гэл ер нь соёл нь тийм болохоор надад таалагддаг. Тэгээд маш хэм хийвэл амар товтлон хийж чаддаг болохоор ямар ч залах уурал байхгүй, ямар ч юм илүү төдөө юм байхгүй шууд хийдэг хүмүүс болохоор надад бас хүмүүс тэгээд соёл нь тийм бол таалагддаг. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Өргөжлүүлэн дэлхийн мэдээг инх болгон хүргэнэ.